Олон улсын Турк хэлний холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хэл соёлын их наадам 4-р сард Монгол улсад анх удаа зохион байгуулагдлаа. 2003 онд анх зохиогдсон олон улсын хэл соёлын их наадамд 17 орны хүүхдүүд оролцож байсан бол идүүгээ дэлхийн өнцөг булан бүрээс тухайлбал 140 орны 2000 гаруй хэлний авьяастай хүүхдүүд оролцож үндэсний хэл соёл урлагаа сурталчилдаг болсон байна. Дэлхийн 140 орны сурагч хүүхдүүдийн их хэл соёл заншлаа танилцуулан оролцдог. Тус үйл ажиллагаа нь өнгөрсөн жилийн хүртэл Турк улсад зохиогдож байсан бол 2013 оноос дэлхийн янз бүрийн газар нутаг улс оронд хүргэж эхэлсэн байна. Энэхүү наадамд Дархуул аймгийн Турк Монголын 21-р сургуулийн сурагчид амжилттай оролцож 9-ийн Б ангийн сурагч Ганбаатар Этиоп улсад, 10-ийн Д ангийн сурагч Ариун Жаргал Герман улсад болох олон улсын урлагийн наадамд Монгол орноо төлөөлөн оролцох урилга авлаа. İnsan bu, su misal, kıvrım akar ya. Bir yanda akan benim, öbür yanda Sakarya. Su iner yokuşlardan hep basamak, basamak. Benimse alın yazım yokuşlarda susamak. Сайн байцгаана уу? Би Дархан Мон Турк сургуулийн 10-ийн Д ангийн сурагч Ариун Жаргал байна. Тэгээд би сая Нижиб Фазал Кисакури гэдэг одоо Туркийн алдартай хүний Сакария гэдэг шүлгийн хэсгээс уншиж сонирхууллаа. Тэгээд би одоо Монгол улстай тэмцээнээр нэгт ороод Герман улс руу Монгол улсаа төлөөлөд олон улсын тэмцээнд явахаар болсондоо маш их баяртай байна. Би Герман улс руу одоо сургуулаа төлөөлөд мөн Монгол улсаа төлөөлөд очиж одоо Монгол улсынхаа ёс заншил одоо жишээ нь урлагийн талаас бас сурталчлан таниулгаж байгаадаа маш баяртай байна. Тэгээд мөн тэнд очиод маш олон найз нөхдөд болон мэдд итгэлтэй байна. Энэ боломжийг нээж өгсөн сургуулийнхандаа багш, аав ээж, найз нөхдөд маш их баярлснаа илэрхийлж байна. Би Монгол улстай 18-нд усан хэл соёлын их наадамд орж тэгээд нөө Турк дууны тэмцээнээр 1-р ойронд орсон. Тэгээд энэ 1-р ойронд орсноороо би Африкийн Этиоп улс руу явах эрхтэй болж тэгээд Монгол улсынхаа соёл ёс заншлыг Африк улсад танилцуулахаар болсон. Би тэрэндээ маш их баяртай байгаа. Тэгээд тэнд очиод олон сайн найзуудтай олно гэдэгтээ итгэлтэй. Би тэнд очиод толио уул дуугдуулж ардынхаа ёс заншлыг таниулнаа. Мөн 11-ийн Ж ангийн сурагч Баяр Хишиг Франц улсад зохиогдсон наадамд Монгол орноо төлөөлөн оролцсон нь дарханчуудын бахархлыг хүлээж байна. Баяр Хишигтэй хамт өнгөрсөн өдрүүдэд Монгол улсад төлөөж Франц улсад зохион явуулсан. Энэ олон улсын хэл соёлын фестивальд маш амжилттайгаар оролцоод ирлээ. Энэ олон улсын фестивальд 25-аас 26 улсаас сурагчнууд оролцсон. Та бүхэн санаж байгаа бол Монгол улс маань энэ том фестивальд амжилттайгаар зохион явуулсан. Манай Монтук сургуулийн дарханд салбарын сурагч маань Монгол улсыг төлөөж Франц улсад өөрийн түүхийг өөрийн улсын соёл түүх уламжлалаа алхам burada tanışılç yapsın ben. Tirolun улсын түг далбаа дотор Монгол улсын далбаа нэмэрч байхад харахад үнэхээр сэтгэл тогтоолж байсан. Энэ фестивалийн нэр чинь Хорвогийн олон анги Эрсин өнгөр ялгахгүйгээр нэг доор суглуулсан байна. Энэ чинь их тайвны биебиндээ хайрлах, биебиний хүндлэх гэсэн үг. Баяр шиг нөгөө улсаас ирсэн сурагчдаа сайхан найзлаад яг 8 дуугийг барилдсан байна. Парисын алдартай эртний Парис де Казино гэх театрт дуулсан. Тэгээд тэнцээ би Монголын одоо хүн болгоны мэдих толио уул дуугдуулсан. Тэгээд тэр үед яг дуулж хахад надад үнэхээр бахархаж омгших сэтгэл төрсөн. Бусад гадаад орны хүмүүс ч гэсэн манай орны дуу маш их таалагдсан. Тэгээд сурмаар гэж бүр надад хэлж исэн. Тэгээд тэнцээ Францад амьдардаг Монголын элчин сайдын тэр хүмүүс ирж бид нарыг дэмжсэн. Тэгээд маш их гоё сэтгэл төрсөн.
Тэгээд гэр бүлийнхэн намайг тусаж нэмсэн гэр бүлийнхэн, сургуулийнхан хамт явсан багштай, найзуудаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Олон улсын хэл соёлын их наадмын зорилго нь олон янзын соёл, өв уламжлалыг олон түмэнд таниулан сурталчлах, хамгаалахад оршино. Үүний үр дүнд дэлхийн улс үндэстнүүдийг хооронд нь холбож, их хэлний соёлын харилцааг цогцлоох, хөгжүүлэх боломж нэгдлээ. Цаашид манай улсаас оролцогч хүүхэд залуус маань улам их амжилтыг гаргана гэдэгт итгэлтэй байна.